Санацгал үзэгчтэй боловсрол суугчид одондог X-ийн сургуультай хамтран үзэгчид та бүхэн хүргэдэг. Та дуурайгийн өвчтөөс ухаантай танимжлын шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг итгэхэд бид болжваа. Ингээд ангидаа нэвтрүүлгийнхаа шилдэг 5 сурагчийг хамтдаа өсгөж авцгаая. Гөргөр сургуулийн сурагч Бүртөө. Гаднын дур сургуулийн сурагч Төлгөөн. Баян дур сургуулийн сурагч Ундрам. Баян дур сургуулийн сурагч Алуужин. 31-р сургуулийн сурагч Батин. Ийм бүрэлдэхүүн тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлэг манай гэдэгт бэлэн болсон байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент хийгчээр харилцагч төвтэй голон тоног хамтран ажиллаж байгааг дуудахад таатай байна. Мөн дээрээс нь хамтран ажиллагчаар хязгааргүй эрч хүчийг бэлтгэгч Copter Block брэнд мөн дэлхийд өрсөлдөх Монгол иргэнийг бэлтгэгч олонлог X-ийн сургуулийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна. За манай хүүхдүүд өнөөдрийнхөө шинэ хичээлд ороход бэлэн үү? Бэлэн хичээлээ сайн хийсэн. Өнөөдрийн зочин бол Монгол Улсын үндэсний урлагийн театрын бүжигчин Бямба Татвария. Өөдсгөн жаахнаасаа л бүжигт дурлаж түүгээр амьдарч яваа бүсгүй бол Монголын үндэсний урлагийн их театрын бүжигчин Бямба юм. Тэрээр өсөх наснаасаа л ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч аав ээжтэй тусдсан болдог сайн охин байжээ. Хүсэл мөрөөдлөө даган гэрийнхнээсээ нууцаар хөгжим бүжгийн коллежийн шалгуултанд ороод тэнцсэн нь түүний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт байсан гэдэг. Адтай, авьяастай энэ бүсгүй гайхалтай сайхан бүжиглэхээс гадна хэд хэдэн кинонд дүрээ мөнхлөөд амьдсан байна. Сандарчноо. Арай мэдрэгий. Арай. Нэвтрүүлгийн урилга хүлээж аваад хүрэлцэж ярьсанд маш их баярлалаа. Манай нэвтрүүлгийн хэр үзэгч бай? Байнгын үзэгч. Тэгээ маш сонирхолтой байнга үздэг. Энэ жил нэвтрүүлэгт оролцохын тулд хот дүүргийн нийтдээ 300 гаруй хүүхдүүдээс шалгарч шилдэггийн шилдгээр нь шалгарсан онц сурлагатай манай ангийн шилдэг 5 сурагчтай танилцаарай. За 1-5 дугаар ангид аль сургуулийн сурагч байсан байв юм ба? За би 1-5 дугаар ангидаа 46 дугаар сургуульд 46 сурж исэн. Тэгээд 6 дугаар ангиасаа хөгжим бүжгийн коллежийн бүжгийн ангийн оюутан болсон. За хэр сурагч байв? За ерөнхийдөө бол нэг сайн ч биш, нэг муу ч биш. Дуртай хичээл нь ямар хичээл байсан бэ? Тооны хичээлд их дуртай байсан. Тэгээд яг нөгөө хичээл дээрээ сайн ойлгох юм бол маш сайн юм хийдэг. Ойлгохгүй бол тэгээд нэг бол онц, нэг бол муу л болдог гэсэн. Ерөөсөө өөр сонголтоо байхгүй. За тэгэхээр самбар дээр одоо 1-5 дугаар ангийн 10 хичээл гарч ирэх хэрэгтэй байгаа. За эдгээр 10 хичээлээс харж агаад өөрийнхөө хүснээс эхлүүлээ сонгоод асуултанд нь хариулаад яваад ахна байна. За тэгээд асуултанд хариулаад явах тусам мөнгөнд дүн бол мэдээж өснө. Нэвтрүүлгийн оргил бол 1 сая төгрөг байгаа. За 1 сая төгрөгийг хожиж чадах юм бол 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай гэдгээ хэлнэ. Хэрвээ наана нь 10 хичээл дээр бүдэрх юм бол үн зөв хүлээх нь үү те. Энэ бол нэвтрүүлгийн алтан дүрэн байгаа. За ингээд эдгээр 10 асуултанд мэдээж манай ангийн шилдэг 5 сурагчаас 2 хичээл тутам нэг хүүхдийг өөрийнхөө туслах болгоод хажуудаа гаргаж ирээд явах нь байна. Нийтдээ 3 боломж байгаа гэдгийг дахин сануулъя. Амжилт хүсье. 10 хичээлтэйгээ танилцъя. За хичээлүүд гарч ирсэн байна. Математик, англи хэл, монгол хэл, дүрслэх урлаг, иргэний боловсрол, хүн орчин, биеийн тамир, хүн байгал, дуу хөгжим, хүн нийгэм. Математиктэй бол сайн байсан гэсэн. Тийм. Гэхдээ одооны хүүхдүүдийн математик арай өөр болсон юм л шүү дээ. Тий. Хичээлүүдийн нэршлийн хувьд ч гэсэн бас их нэлээ өөрчлөгдсөн байгаа. Хүн нийгэм, хүн байгал гэж хичээл бол ордгоо байсан баг тийм. Тийм ордгоо байсан. За өөр ойлгомжгүй зүйлээр асууж болно. Хичээл сонголтоос өмнө 5 шилдэг сурагчаас хамгийн ихнийхэн туслахыг гаргаж ирэх ёстой. За Ануужин сонгоч. Хамгийн ихний туслах хүүхэд Баянзүрх цогцлбор сургуулийн сурагч Ануужин. За Сайн байна уу? Намайг Ануужин гэдэг. Би Баянзүрх цогцлбор сургуульд сурдаг. Сайн байна уу? Намайг Бямба гэдэг. За амжилт. Баярлалаа. ямар хичээлдээ сайн билээ Ануужин? Би англи хэл, математик, монгол. Англи хэл, математик, монгол хэл гэсэн хичээлүүдтэй сайн гэж хэлсэн байна. Хамгийн ихнийхээ хичээлийг сонгох бэлэн болсон байна. Ямар хичээл вэ? За
Хүн нэг юм авч. 4-р ангийн хүн нийгмийн хичээлийг харъя. За асуулт гарч ирсэн байна. Чингис хаан хэдэн онд төрсөн бэ? За амархан асуулт. Монгол бараг хүн болгоны мэдэх ёстой асуултуудын нэг гарч ирсэн байх шиг байна. За оролцогч мэдчихээн тийм ээ. Хүн нийгэм 4-р анги байсан Чингис хаан хэдэн онд төрсөн бэ? 1162 он. 1162 онд эзэн Чингис хаан төрсөн гэж зөв хариултыг харъя. 1162. 1162 оны хар морин жилд эзэн Чингис хаан манаас Мэнтэн төрж байжээ. Хамгийн ихнийх асуултанд амжилттай хариулсан учраас 50000 төгрөгийг хоцсон гэдгийг дахин дуулгая. Хажууд 3 боломж харагдаж байна. Харах хуулах зөв хариултаар аврагдах гэдэг боломжууд байгаа. За энэ мэтчлэн дэш асуултанд хариулаад яваад байвал мөнгөн дүү маань өсөд ахна. 1162 онд Чингис хаан Онон мөрний хөвөөнд дэлгүүн болдог хэмээх газар төржээ. За хоёр дахь хичээл юу вэ? За дүрслэх урлагийг сонгоч. Дүрслэх урлаг. За тэгээ. За. Ануужч дүрслэх урлагтай сайн тий? Боломж ашиглавал. Сайн. Дүрслэх урлагийн хичээлийн асуултыг хамтдаа харъя. Дулаан өнгө гэж ямар өнгийг хэлэх вэ? За А хувилбар улаан улбар шар ногоон. Б хувилбар шар улаан ягаан. В хувилбар шар улаан улбар шар. Г хувилбар ягаан ногоон улаан. Бод хугацаа явсан. За мэдээ эргэлзээтэй асуулт чиг харагдаж байна. Тийм биш. Бүгд л одоо дулаан өнгө байхаар ч юм шиг өнгөнүүд гарч ирсэн бай тээ. За А, Б, В, Г гэсэн 3 хувилбартай байгаа. Эдгээрээс мэдээж хамгийн зөв гэж бодож байгаагаа надад хэлэх ёстой. Анууч юм бол олсон. Боломж байгаа шүү. Хул харах боломжийг хажуудлынхаа хүүхдээс авах боломжтой. За ер нь юу гэж бодож юм бэ? Ер нь Хувилбар дээр нь бас ярилцъя та. Гэтэ бас шар өнгө чинь нарны өнгө тэгэд нар бас их дулаан нэрхтэй дээ чи шар бас дулаан өнгөнд За байгаа. шарыг орж ийн гэж. За улаан ягаан өнгө. Анууча. Яг ягаан өнгө бол ямар ч тийм дулааны нэрийг холбоотой байдгүй. Тэг манай монголчууд болохоор дулаан өнгө гэдэг чинь дандаа галтай, нартай, тийм гэгээтэй өнгө тийм тэр юун дээр төгсөлж дулаан өнгөийг ярилцдаг. за Бодох цаг бол дуусч байна. ааха. За Хүүхдүүд хариултаа явуулсан тийм ээ? За хариулт гарч ирэхээс өмнө хариултаа явуулсан. явуулчих. За За юу гэж бодож байна? А, Б, В, Г. Адин байна. В гэж бодож байна. В хувилбар буюу шар улаан улбар шар. Эдгээр 3 өнгийг оролцогч маань хамгийн дулаан өнгөнүүд гэж үзсэн байгаа. Гэхдээ бүгдээрээ зөв хариултыг харъя. Асуултанд зөв хариулж чадвал 100000 төгрөгийг очих ёстой байгаа. В. Шар улаан улбар шар өнгө бол яахын гарахгүй дулаан өнгөнд ордог юм байна. Оролцогч маань 2 дахь асуултанд маш амжилттайгаар хариулсан 100000 төгрөгийн эзэн болсон. За анууч маань 2 хичээлээр хамт байсан учраас хоёулаа эргээд ануучгаа суудсан суулгах хэрэгтэй байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч хязгааргүй эрч хүчийг бэлтгэгч Коптер блог. Баярлалаа. За баярлалаа. 2 хичээлдээ ямарлаас амжилттай хариулж чадлаа. Ер нь хэр байх шиг байна асуултууд. Одоохондоо ч яг Эхний хоёр асуултыг гайгүй. бод хэр байсан. Ерөөдөө гайгүй. За сүүлийн уран бүтээл яг одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна? За одоогоор манай үндэсний урлагийн их театр маань хүүхдэд зориулсан одоо дараалсан тийм хөтөлбөртэй бүжгийн жүжиг, дуулал жүжиг тоглодог. За энэ мэтчлийн араас нь маш олон ажлууд бас хүлээж байгаа. Их ажлынхаа хажуугараас манай нэвтрүүлэгт хурж ирсэнд маш их баярлалаа гэдгийг дахиад хэлье. Намайг ч гэсэн бас энд өрсөнд баярлалаа. Дараагийнхаа туслах хүүхдийг яг одоо хоёулаа сонгох хэрэгтэй байгаа. За бүртгийг сонгоч. За танилцаарай. 23 дугаар сургуулийн сурагч бүртээ. За намайг ба гэдэг. Амжилт. Амжилт хүсье та хоёрт нь. Дараагийн хичээл ямар хичээл байв зүгээр бүртээ. Англи хэлээ байл зүгээр ах.
Тэгвэл англи сонгох уу? Тэгээ. Асуулт гарч ирэхээс өмнө нэвтрүүлгийнхаа өнөөдрийн шин сурагчид бас хамтран ажиллаж Copper Dog-ыг хэлж байна. Асуулт гарч ирэх хариултаас өмнө бас идэж болно, амталж болно. За, асуулт гарч ирсэн байна. Which is the correct? You making too much noise. B. A, B, C гэсэн гурван хувилбартай. Эдгээр хувилбаруудын аль нэг нь үнэн зөв хариултаа байх нь. Бүртээ бол болчихлоо тий. Өөртөө хэр итгэлтэй байна? Маш ихтэй байна. Маш итгэлтэй байна. Дэмбаг Бүртөөгөөс юу авъя? шоу боломжоо ашиглая. Боломж ашиглаж. За, харах боломж ашиглая гэж оролцогч маань үзсэн. Та хоёр одоо хоорондоо ярилцаж болно. Орчуулад гоё ярилцах нь байна. Чи амар нэм дуу чимээ гаргаж чинь тэгэхээр чи дугуй вэ гэдэг талаар ярьж байгаа болохоор би quietly гэхээр арай тохиромжгүй би quick гэдэг болохоор арай өөр утгатай. Тэгэхээр C гэдэг нь болохоор be quiet гэдгээрээ be quiet. Be quiet буюу C. C хэлбэрийг зөв гэж байна. Тэгээ хариултыг авлаа. Окей. Хоёул гэрлээ дараарай та хоёр хамтдаа. Обаа. Тимэ. Ондван. Обаа. Бүгдээрээ үнэн зөв хариултыг явуулсан байна. Гурав хичээлдээ амжилттай хариулсан учраас 25,000 төгрөгийг өөрийн болгож чадсан байна. Баяр хүргэе. За сая удаад харах боломжоо ашиглаад хоорондоо ярилцсан байгаа. Одоо зөвхөн хуулах зөв хариултаар аврагдах гэдэг боломжууд үлдсэн. За. Эргээд дөрөвт хичээл буюу үл шатах мөнгөн дүнгийн хичээл. Ямар хичээл байх вэ? За, хүн байгаль сонгож байна. Хүн байгаль. Аха. За 5 дугаар ангийн хүн байгалийн хичээлийн асуултыг бүгдээрээ хамтдаа сонирхъя. Өдрийн хамгийн богино сүүдэр аль үед үүсэх вэ? Бод хугацаа явсан. За ямар үед сүүдэр гарах вэ? Өдөр За энэ бол үл шатах мөнгөн дүн 50,000 төгрөгийн асуулт байсан. Ер нь юу гэж бодож байна? За, өглөө бол биш өдөр үд дунд юм болов гэж бодод. Үд дунд юм болов уу гэж бодож байна. Үд дунд л байх хэвээр гэж бодож байна. За хэрвээ хариулсан итгэлтэй байвал гэрлээ дарж болно. Аава. Дөрөв хичээлдээ маш амжилттай хариулж үл шатах мөнгөн дүн болон 50,000 төгрөг маш амжилттайгаар очсон байна. Баяр хүргэе. За ингэхээр 50,000 төгрөгийг ямар ч байсан хадгалаад үлдчихлээ тийм ээ. Бүртөд асуух асуулт байгаа юу? Тань ямар бүжгээр анх хичээлж сонирхож эхэлсэн бэ? Бүжгийн төрөл бол үндэсний бүжиг. Дараа нь бол цэнгэн, орчин үе, модерн гэл явсан. Манай бүртөө чи хэр бүжгийн дуртай байлаа? Би одоо бүжгээр 4 хичээлтэй хичээлж байгаа. Аха. За амжилт хүсье бүртөөдөө. Хязгааргүй ирч хүчийг Copper Dog-аас аваарай. Нэвтрүүлэгт хамтдаа үзэгчид авахд маш их баярлалаа. Өнөөдрийн шин сурагчаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан бүжигчин Бямба оролцож байгаа. Хэсэггүй хугацаанд хичээлээ давтагдаад эргээд ангидаа уулзцгаая. Боловсролтой цаадааргийн өвдөөс ухаантай таримтны шоу нэвтрүүлэгтээ хамтдаа үзэгчид авахд маш их баярлалаа. Хичээлийн давталгаа маань дууссан байгаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт бүжигчин Бямба оролцож байгаа. Яг одоогор 4 хичээл маш амжилттай хариулаад үл шатах мөнгөн дүн болон 50,000 төгрөгийг хадгалж үлдсэн байгаа. Дараагийн хичээл рүүгээ эргээд сонгох хэрэгтэй байгаа. Тэрнээс өмнө мэдээж бүхтэй гаргаж ирнэ. За, ундрмыг сонгоё. За ундрам. Аваа. Бүгд тавьчих. За танцаарай. 84 сургуулийн сурагч ундрам тань туслахтаа таатай. Баярлалаа. Яг манай ундрамын нэг өөрийнх нь тийм стилтэй туслахтаа таатай байна. Гарч ирэх болгондоо ингэдэг тийм. Айгуу цоглог манай ундрамч. 1-5 дугаар ангийн оронд хуулдаг байсан уу?
За бас сонирхолтой асуулт байна. Хуулж ирсэн үү? За яг хуулж ирсэн За бол үнээр хэлээ хуулж л ийсэн. Ундрамаас бол хуулах боломж байгаа шүү дээ одоо тий. Тэгэхээр хэрвээ мэдэхгүй асуулт гарч ирэх юм бол бас нэг удаа нөгөө хуулж ирсэн үеэ иргэд дурсаад манай анги дээр бас нэг удаа хуулж тий. За дараагийн хичээл ямар хичээл байх вэ? Ундрам ямар хичээлдээсэн? Бүх хичээлүүддээ сайн. Гэхдээ математиктай түлхүүсэй. Математик. Дуу хөгжмөдөө ирвэ. Дуу хөгжмөдөө бол бүр 2 дугаар ангиас л дуулаад бүжиглээл явдаг лээс. За дуу хөгжмөө сонгоч. Дуу хөгжим гэж миний зүгээр санал шүү. За тэгээ баярлаа. Дуу хөгжим 2 дугаар анги. Хөгжмийг анхааралтай сонсоод хэний ямар нэртэй зохиолуулахыг тодорхойл. Хөгжмийг анхааралтай сонсоод хэний ямар нэртэй зохиол болохыг нь тодорхойл гэсэн байгаа. Ер нь юу гэж бодогч? Жалмар. Жалмар л гэж бодогч. За, асуулт маань юу байгаа вэ? Хэн гэдэг хүний ямар нэртэй зохиол болохыг тодорхойл гэсэн байгаа тийм? За, мэдээж бодоод сая. Жалмар. За яж гараа. Мэдэн мартчихад юм л да. Чойдгийн хөгжим Жаламхар. Чойдгийн хөгжим Жаламхар. Гэрлээ даръя. Зөв хариулт Чойдгийн Жаламхар. За таваасуулсан амжилттай харьсан 75,000 төгрөгийн эзэн болсон гэдгийг дахин дуулгая. Хуудалд зөв хариултаараа өргөсөн 2 боломж үлдсэн байгаа. За ундрмаа дараагийн хичээл ямар хичээлийн асуулт байх вэ? Математикэн дээр юм болов уу? За одоо нөгөө математик гэдээ яриад байгаа шүү дээ. Математиктай бол сайн хуулах боломж хэрвээ ашиглах юм бол ундрам шууд туслана гэж өөртөө итгэлтэй байгаа. За математик Монгол хэл. Математик Монгол хэл боловсрол биеийн тамир хүн орчин. Хүн орчин 1-р анги. Бага ангиас явах юм уу эсвэл? Тэгээ хүн орчин 1-р ангиас яа. Хүн орчин 1-р анги асуултыг бүгдээр харъя. Хавар хамгийн анх дэлгэрдэг цэцгийн нэр юу вэ? За мэднэ. Айгүй итгэлтэй. Яргүй. Гэтээ энэ өстрэ. Байж та манайха. Асуултын хариултыг орсоор англиар хэлэх хэрэгтэй байгаа. Удаа. Хавар хамгийн анх дэлгэрдэг цэцгийн нэр юу вэ? Яргүй. Зөв хариултыг харъя. Яргүй. Я ундрандаа маш их баярлалаа. Хоёул ундрамыгаа амттангаар шигнээс болох байна. Хязгааргүй ирч хүч коптер блог. Ундрандаа баярлалаа. За ямар ч байсан амжилттайгаар явж байна гэж хоёр боломж үлдсэн байгаа шүү. Энэ хоёр боломж нэг үлдсэн 4 хичээлдээ ашиглахгүй бол сая дөрөвний асуултанд боломж байсан ч гэсэн ашиглахгүй. За дараагийн сонгох туслах хүүхэд. За дүлгөөнийг сонгоч. Дараагийн туслах хүүхэд дүлгөөн. За 78 сургуулийн сурагч Дүлгөө. За таатай байна. Манай дүлгөөн оролцогчдод ер нь туслах болоод гараад ирэхээр миний амар инээдэр үдээ тий. Айгу хөөрхөн. Бундаг гэдэг. За. Манай дүлгөөнөөгийн сайн хичээл энэ 4 дунд байна уу? Байна. Математиктай сайн. Математиктай сайн. За түрүүнээс хойш математик л гэдэг байгаа тийм. Математик л гэдэг байгаа. Тийм. Одоо хоёр хичээл зөв хариулах хэрэгтэй байгаа. Аха. Тэгжээс нөгөө дараагийн үйл шатах мөнгөд 250 дээр очино. Одоо 50-ыг хадгалцал яваад байгаа. За. Хад хичээд математик авах уу? За тэгээ да. За математик. Тууцыг 3 хэсэг болгон хуваажээ.
хэд огтлсон бэ? За нэг юм тууз байж л дээ. Ингээ байлаа. Тэ ингээд нэг юм Нэг. бүрэн тууз байлаа. 2 огтлонгууд л 3 болчихно үстэй. Мэдгүй харин. Дүлгэн бол олцсон. Дэлгэн олцсон уу? Болцоо. За цагийг зогсоож За. болно хэрэг мэдчихээ. Хуулио. Хуулио. За. Хуулийг нь тэгэхээр мэдээж ангийнхантайгаа очиод ярилцах нь байна. За. Миний бодлоор айгүй амархан асуулт байна. 2 3. За. За бид нар ярилцаад 2 хувааж ээж 3 хэсэг тууцтай болсон. За яагаад? Энийг тууцгээ бодоход энэ 2 хуваахад 3 хэсэг болж байгаа учраас. За туузыг 3 хэсэг болгон хуваачаа. Хэд огтлсон бэ гэдэг хариултанд хүүхдүүд маань 2 огтлсон гэж үзсэн байгаа. Бүгдээ зөв хариултыг харъя. Оролцогч маань хуулах боломжийг ашигласан. 2 мэдээж тэгэлгүй яах вэ? Танаас юм асуу. За та энэ 5 дугаар ангитай байхдаа яг бүжигчин болны шийдсэн байсан. Шийдсэн байсан. Шитсэн байсан. 2 дугаар ангидаа шийдсэн байсан. Манай Амжилт төлөвлөж хэрэгтэй. бүжигчин болох уу? Гүү. Үгүй те. Юу болох вэ? Би юу ирээдүйд тэгэл математик Математикийн багш болох юм уу? цаашаа явна гэж. За. За амжилт хүсье хэлгэнэ. 150,000 төгрөгийн эзэн болсон гэдгийг дахин дуудгая. Зөв хариултаар аврагдах гэдэг ганцхан боломж үлдсэн байгаа. Өнөөдрийн шинэ сурагч маань хичээлээ сонгохоос өмнө хэсэгхэн хугацаанд хичээлээ завсарлаад эргээд ангидаа уулзцгаая. Одондог экстрэ сургуультай хамтран үзэгчид аавганд хүрэгдэг та тодорхой ангийн өвчтөс ухаантай тань мэдгүй шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар маш амжилттайгаар үзэгчид аавганд хүрч байгаа. Өнөөдрийн дугаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан бүжигчин Бямба оролцож яг одоогоор 7 хичээлд маш амжилттайгаар үнэн зөв хариулсан байгаа. За 8 хичээл юу байгаасаа гэж бодож байна дэлгэнэ. Монгол хэлд нэгээ авчих уу? Гэх юм уу 1-р анги чинь те. За монгол хэлийг сонгоё. За. Монгол хэлээс. Шүү. 1-р ангийн монгол хэлний хичээлийн асуултыг бүгдээ хамтдаа харъя. Монгол хэлний цагаан толгойд заримдаг гийгүүлэгч хэд байдаг вэ? За яалтчгүй 1-р ангийн асуулт гарч ирсэн байх шүү. Монгол хэлний цагаан толгойд заримдаг гийгүүлэгч хэд байдаг вэ? Олцсон уу дүлгөнөө? Олцсон уу? За, оролцогчид бол ерөөсөө зөв хариултаар аврагдах гэдэг ганцхан боломж үлдсэн байгаа. Хэдэн заримдаг гийгүүлэгч байдаг вэ? 3. 3. 3. Зөв хариултыг харъя. Монгол хэлний цагаан толгой заримдаг гийгүүлэгч хэд байдаг вэ? Оролцогч 3 гэж үлдсэн байгаа. Зөв хариулт Юу Юусэн шиг. яа. уучлах яах вэ? Хамгийн гол нь. Яа. Харамсалтай байна. 8 дахь хичээл дээр оролцогч маань бүдэрсэн. Гэхдээ оролцогчид шууд ашигладаг нэг боломж болох зөв хариултаар аврагдах гэдэг боломж байгаа учраас хүүхдүүдийн хариултыг бүгдээрээ харъя. Нэгд хүүхэд 9 гэлсэн тоог явуулсан тохиолдолд оролцогч цаашаа аврагдана. Хэрвээ нэг ч үг явуулаагүй бол нэвтрүүлэг аль бие усаар дуусгах нэ. За. Ингээд хүүхдүүдийн хариултад итгэх үлдсэн байна. Хүүхдүүдийн хариулт аваа. Бүгдээрээ 9 гэж явуулсан байна. Хамгийн түрүүнд Батинх маань 9 гэдэг үнэн зөв хариултыг илгээсэн байна. Батинхтай баярлалаа, баяр хүргэе. Монгол хэлэнд заримдаа ихтэй, заримдаа ихгүй бичигддэг 9 гэгүүлэгч байдаг. Үүнийг заримдаа гэгүүлэгч гэнэ. Заримдаа гэгүүлэгчийг цоожоо засаа тушаачих гэж ажилладаг. За ингээд 8 дахь асуултанд ямар ч удаа зөв хариултаар аврагдах гэдэг боломжоор ашиглаад үйл шатхан мөнгөнд өнгөө хадгалж чадсан байна. Одоо ерөөсөө 2 хичээл үлдсэн байгаа тий. Одоо боломж бол дууссан гэдгийг дахин сануулъя. За. Хоёлоо дөлгөөнийгээ суулгая. За. Баярлаа дэлгөнөө. Хэдэн тусалсан тий манай дөлгөөнөө. Зөндөө туссан. Баярлаа. Баба. Баярлаа. Тэдээ. За одоо 2 хичээл үлдсэн байгаа. Юуны өмнө бас манай бүх
ангийн шилдэг 5 сурагчийг тавуулангийн өөрийнхөө ажил гаргаж ирж туслах болгож байгаад бас баярлалаа. Хэрвээ 1-2 дахь асуултан дараа ч юм уу 3-4 дээрээ бүдэрх юм бол үлдсэн хүүхдүүд нь гарч ирэх боломжгүйгээр нэвтрүүлэг өндөрлөх ёстой байсан. Ингээд хамгийн сүүлийн хүүхдүүд Батинх. Яг хэлцээрэй. 31 дугаар сургуулийн сурагч доктор юм байна. За баярлалаа. Бимба. За тэгэхээр би бас энд нэг зүйлийг дурдж хэлмээр байна л да. Нэвтрүүлэг маань энэ жил эргээд хийгдэхдээ хот уургийн нийтдээ 300 гаруй хүүхдүүдээс хүүхдүүд манай нэвтрүүлэгт оролцох хүсэлтэй гэдэг хүсэлтэй явуулаад эдгээр хүүхдүүдээс бид нар эхлээд хичээлээр нь одоо олимпиад авсан. За олимпиадын 300 хүүхдээс хамгийн их жагсан хүүхд бол хамгийн сүүл гарч ирсэн манай Батинхан байгаа. За баярлалаа. Оноогоор хамгийн түрүүнд хамгийн их оноог авсан хүүхд бол манай Батинх. За тэгээд дээрэс нь ялгаагүй манай хүүхдүүд бол бүгдээ араас нь байжгаад 300 хүүхдээс бид нар нэвтрүүлэгтээ зөвхөн 10 хүүхдийг авсан байгаа. За эдгээр 10 хүүхэд бол манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч олонлог ихсээ сургуульд оны төгсгөлд хамгийн шилдэг байж нэвтрүүлэг явж байгаа хугацаанд оролцогчтой хэр сайн тусалсан итгэвч чармаалтыг харж байгаад оноо өгөөд явж байгаа. Эдгээрээс хамгийн их оноог авч чадсан хүүхэд бол олонлог ихсээ сургуулийг 12 дугаар ангид төгсдөл өн төлбөргүй суралцах тийм алтан боломж ус. Манай хүүхдүүдийн өмнө нээгдсэн байгаа. За олонлог ихсээ сургуулийн тухайд гэх юм бол мэдээллийн технологийн ажилтан мэрэгчлэн бэлтгэдэг ийм сургууль байгаа. Тэгэхээр ирээдүйн одоо Стив Джобсыг бэлтгэх. За мэдээж тэгээд техникийн боол биш техникийг бүтээгч болох нь байна. Ийм сургуулийн 12 дугаар анги төгсөлтөө өн төлбөргүй суралцах боломж бас манай хүүхдүүдийн өмнө нээсэн гэдгийг дахин дуулгая. Хүүхдүүдээ бас бүгдэнд нь амжилт хүсье. Хичээгээрээ хүүхдүүдээ. За Батинхаа 2 хичээл үтсэн байгаа. Гэхдээ оролцогчид бол боломж байхгүй. Аха. За тэгэхээр 2 хичээлээ сонгохоос өмнө танаас асуух асуулт асуучих уу? За тэг. Та бага ингээд байхдаа ангидаа хэр хөөрхөн нэсэн бэ? Тийм хөөрхөн байгааг бах уу. Байгаагүй бах уу. За Бимба 10 жилдээ ер нь хэр захиа авдаг байсан дүү? Хайрын захиа. За 4-р ангидаа захиа авч гисэн юм байна. Тийм үү? Хамгийн анхных нь. За тэгвэл бас хөөрхөнд байсан юм шиг байна те. Миний хамгийн анхны захиа 1-р ангийн хамгийн сүүлийн ишчээ үсгээ үзэж дуусчих надаа ангийн 20 хүмүүнээс 16 надад загтлаа. Яа мундаг юм аа. За хичээл рүү оръё. Гурваа. Бэн тамир 4-р анги иргэний боловсрол 2-р анги үлдсэн. Тэнийг дагаа чи. Зүгээр за. За 2 хичээл үлдсэн байгаа. Бэн тамир 4-р анги иргэний боловсрол 2-р анги байгаа. Хэдий 2 хичээл үлдсэн гэсэн бас багаас нэг л явсан зүг болов гэж би тань бас төвлөмөрөө. Иргэний боловсролоо. Иргэний боловсрол 2-р анги. Иргэний боловсрол 2-р ангид яг юу үздэг юм болоо? Иргэний боловсрол гэдэг хичээл маань болохоор ер нь бол ёс суртахуун, зан төлөвшөл, Монгол хүнд байх хэвээр хэм чухал зан чанаруудын талаар үздэг. За асуултыг харъя. Иргэний боловсрол 2-р анги. За асуулт гарч ирсэн байна. Ховдог хомхой сэтгэлийн үйлийг юу гэдэг вэ? Бод хугацаа явж байгаа. За Батинх бол олцсон гэж үзэж байгаа. Шуналтай. Ховдог хомхой сэтгэлийн үйлийг юу гэдэг вэ? За өнгөрсөн. Шуналтай л юм байна. Шунал гэж ойлгож болох уу те? Болно. Зүгээр тэгээрэй. Шунал. Йоо яа. Юустик асуултанд маш амжилттай хариулсан. 500,000 төгрөгийн эзэн болсон байна яг одоо. За самбар дээр бол ерөөсөө биеийн тамир 4-р ангид байгаа. Энийг хэрвээ үн зөв харж чадах юм бол нэвтрүүлгийн ориглын 11 дахь асуултаа нүр тулгарх нь байна те. За бэлнэ. Биеийн тамир 4-р анги авах уу? Тэгээ. Асуултыг харъя. Яг асуулт гарч ирсэн байна. Гар бөмбөгийн талбайд нэг багт хэдэн тоглогч тоглодог вэ? За жаарай. Ингээд бэ. Нэндээс гардаг 1 2 энэ тоглогч голд. Батинх олцсон уу? 1 бодож байна. 6. Яг талбай дээр бол 6 гардаг. Талбай дээр нэг багт гэж байгаа. Тэгээ нийт хэдэн тоглогч гэж бол асуугаагүй.
Ямбагичийн хувьд бол биеийн тамиртай ер нь хэрэг үтсэн билээ. За, биеийн тамирт бол дуртай. Гэхдээ яг сургуульд бол биеийн тамирт оролдохгүйсэн. Бүжигчдийн нөгөө гар хөлний эвдэрчин, гимтчин гээд. Гэхдээ одоо энэ үндэсний урлагийн их театртаа одоо нийт нөгөө соёл урлагийн байгууллагуудын дунд спортын тэмцээн болдог. Волейбол, саксны тэмцээнд ороод манай үндэсний урлагийн их театр маань саксны эмэгтэй багаараа мөнгө медаль авсан. За тэнд бол мэдээж гар бие оролцсон. За асуултанд хариулъя. Гар бөмбөгийн талбайд нэг багт хэдэн тоглогч тоглодог вэ? 6. 6. Гэрлээ дараа. 6 гэж сая зүгээр тоолоод бодчихоо. Тоолоо бодчихлээ. Шууд тэгж орохгүй байна. Яг нэг юм байрлалаараа л ингэ бодлоо л доо. За хариултыг авсан. Энэ бол нэвтрүүлгийн 10 дахь хичээл байсан. Биеийн тамир 4-р анги. Яа, мундаг байна. Мундаг байна. 10 дахь асуултанд оролцож маань маш амжилттай хариулж самбар дээр байдаг бүх хичээлийг онц дүнтэйгээр төгслөө. Баярлалаа өгдөө. Өнөөдрийн нэвтрүүлгийн оролцогч маань 10 хичээлийг маш амжилттай хариулсан 750,000 төгрөгийн эзэн болж чадсан байгаа. Хэсэг хугацааны дараа нэвтрүүлгийн оргил болох 1 сая төгрөгийн асуултаар эргээд ангидаа уулзах ёстой. Гадаадгаар ангийн үгтэй сухантай танемтгийн шоу нэвтрүүлэгтээ хамт байгаа үзэгчид аавуудаа маш их баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр харилцагчтай годомж банк хамтран ажиллагчаар олонтог эксээ сургууль болон хязгааргүй иршүүлжиг бэлтгэгч Copper Block хамтран ажиллаж байгаа дуудах таатай байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань Монгол улсын соёлын тэргүүний ажилтан бүжигчин Бямба оролцож самбар дээр байдаг 10 хичээлийг маш амжилттай дуусгасан. Дахин баяр хүргэе. Яг одоо нэвтрүүлгийн оргил буюу шийдвэрлэх үе 11 дахь асуулт 1 сая төгрөгийн асуулт гарч ирэхэд бэлэн болсон байна. Асуулт нь хэрвээ оролцогч хариулж чадах юм бол 1 сая төгрөг олжно. Хэрвээ чадахгүй бол 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай гэдгээ хэлэх ёстой. Ингээд асуултыг бүгдээр харъя. Гейзер гэж юу хэлэх вэ? Бод хугацаа явсан. Гейзер гэж сонсч ирсэн үү? За ямар ч байсан байгаль хүн байгалийн чиглэлээр орж ирсэн юм чинь байгальтай ч юм уу холбоотой юм байна тийм. Гейзер гэж юу вэ? 1 минутын хугацаанд бодсны эцээр надад хариуг хэлэх ёстой. Юу юм болов? Бод хугацаа дууссан байна. Хамгийн сүүлийн сая төгрөгийн асуулт хүн байгаль 5 дугаар анги байсан. Гейзер гэж юу хэлэх вэ? Хариултыг авъя. Мэдгүй байх шиг байна тийм. Харин зөвхөн мэдгүй. Ус юм болов. За хариултаа авъя. Гейзер гэж яг юу хэлэх вэ? Хүрхрээний ус. За хүрхрээний ус. Тийм. За тэгэл таасан болов. За оролцогч маань гейзер гэж хүрхрээний усыг гейзер гэж хэлдэг гэж үзсэн байгаа. Зөв хариултыг харъя. Нэвтрүүлгийн оргил хамгийн сүүлийн асуулт. Дэлхийн гүнээс оргилсан гарах халуун булаг. Дэлхийн гүнээс оргилон гарах халуун булгийг гейзер гэдэг юм байна тий. гэж нэрлэдэг юм байна. За ер нь бол усгээ хэлсэн. Тийм. Тэгээ ер нь бол дөхүүлсэн. Гэхдээ хүрхрээний ус гэхэлэр чинь тэр бол дээр өндөр дээрээ сууж байгаа яг зүгээр байгаль дээр байгаа. А энэ бол дэлхийн гүнээс ориглон гарах халуун булаг. Байсан юм байна. Хэдийн дөхүүлтэй гэж би бас бодлоо. За ямар ч байсан нэвтрүүлгийн хамгийн сүүлийн асуултанд бүдэрсэн хэдий боловч 250,000 төгрөгийн эзэн болсон дахин баяр хүргэе. Баярлалаа. Яг энэ мөчид
Манай нэвтрүүлгийн алтан дүрм үзэгчид авахны өмнө хэрэгжих ёстой байгаа. Тэр камерт харж байгаад манай үзэгчдэд бас өөрийнхөө чин сэтгэлийн үгтэй өөрийнхөө үннийг хэлэх цаг ирсэн байна. За. За би 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай юм байна уу? Баярлалаа. Өнөөдөр манай нэвтрүүлэгт Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан бүлэгчин Бямба оролцож сая төгрөгийн асуудал нь харамсалтайгаар бүдэрсэн. Гэхдээ мэдээж үл шатах мөнгөнд болон 250 мянган төгрөгөө өөрийн болгож үлдээж чадсан. Баяр хүргэе. Баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий мэдлэгч харилцагч төвтэй голомт онцны хадгаламжийн нэвтрийг гардуулж байна. Баярлалаа. Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч өөрийнхөө бага наснд, хүүхэд наснд эргээд олсон танд маш их баярлалаа. Цаашдын уран бүтээл өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгчид аавхандаа маш их баярлалаа. Өнөөдрийн нэгэн хөгжөлтэй дугаар энд хүрээд өндөрлөж байна үзэгчтэй. Боловсрол хөгжлөж та 5 дугаар ангиудаас ухаантай танин мэдээ шоу нэвтрүүлгийн дараагийн дугаараар эргээд уулзтаа түр баярлалаа. Та 5 дугаар ангийн үг